Орой минь үзэгчдээ энэ удаагийн нэвтрүүлгийн хүндэт зочноор Газар шим үйлдвэр хувьцаат компани захирал ноён Ц Ганбат оролцож байна. Сайн байна уу та? Танд болон танай хамт олонд 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Сайн байна уу? Баярлалаа. Та анх энэхүү компани үүсэж байсан тэрхүү дурсамжаа бидэнтэй хуваалцаач. 1994 онд би Польш улсаас хүнсний бараа авах гэж очсон байлаа. Мэдээж хаа хол газраас зорж очсон би төрөл бүрийн барааг олж ачуулах гэж хаа сайгүй таварч өгсөн юм. Тэр үед Куявский гэдэг салаатыг олж байсан юм аа. Энэ ч н одоо Монгол айл болгоны гэрийн эзэгтэй нарын гэртээ хийчихдэг зүйл байх юм. Энэ холоос ингэж зөөж бахаар Монголын хөрсөн дургасан ногоогоор хийчихэж болох юм шүү гэсэн сэтэл төрж бизнесийн санаагаа олсон юм. Монголын хөрсөн дургасан ногоогоор Монголд үйлдвэрлэсэн салаатны жор ийхүү олон туршилтын дараа гарсан юм аа. Олон тооны бүтээгдэхүүн гаргахын тулд маш их ногоо хэрэг болно шүү дээ. Одоо ногоогоо хаанаас авнаа? 1999 он Дархан уул аймаг Орхон сум. Хэр ихийг авах вэ? Ийм их бишээ. Олон ийм ихийг. За тийм ихээр яах гэсэн юм бэ? Ногоог даршлаад салаат хийж үйлдвэрлэлд гарах гэсэн юм аа. Тэгээд байнга танаас өгөрцөө авнаа гэжээ. Ашгүй минь гэж манай сумын тариаланч нарын ногоог авдаггүй ингээд гараад ирдгийм байжээ. Игчээ, дүүн энэ бизнес бүтвэл тариаланч та бүгдийн энэ их хөдөлмөрийг хүн бүрт хүргэж үйлдвэрлэл бүтээх болно шүү дээ. Үгүй чи чинь их мундаг бодолтой хүү байх нь. Ихчийнх нь 2 хүү байгаа. Чамайг холбоод өгье. Тэгээ та 3 минь ногоогоо цуглуулад аваад ээж тэ. Тэгээ ч ихчээ. Баярлалаа. Ийхүү сайн санаа тэгчтэй гэрэл болохох замдаа эгэл тариаланчдын хөдөлмөрийн зах зугаас харан алхаж явлаа. Үгүй 2 хүү маань байхгүй байгаа юм бах та. Их чинь гараад тариалангийн талбайд байна уугүй юу? Хараад хэлье.